сайн бацхан өгтөдэй. Сайн байна уу? За өнөөдөр хичээл байна. За нэгдүгээр нь өгшийнхаа самбарт бичсэн өгүүдийг сайн ажиллана. Ажилласныхаа дараа тухайн үгийг ажиллаа чи ямар дараалалд оруулж олмоор байна. Яг тэр дараалалаараа тэмдэг дээрээ доош нь цуулаад бичих шүү заяа. Ойлгомжтой. Ямар дараалал байх вэ гэдгийг чи өөрөө сайн ажиллана. Агууд нэг уншиж. Зарим нь холбоо өгөө тийм үү? Тэгэхээр дөрвөн мөр болгоод доош нь цуулаад ямар дараалалтай байж болмоор байна. За тэгэхээр бичиж. Бичсэн үзгээ өгнө гэхшнээр дуусны мэдэх юм шүү заяа. Бичээл дараалал чиний бодлоор дээр ямар дараалалтайгаар бичиж болмоор байна. За өөрөөр бичсэн үг байна. Яг энэс заа чи. Сэрлээ тоглолоо сүгэл улаа чиг. За сайн байна. За юусэн чиний дөрөвдөө сэрлээ. Тоглолоо гэсэн юм ээ. Тоглолоо. Моделла чиглэлээ. За нөгөө нь болохоор сэрлээ. Сургууль явлаа, тоглолоо хичээлээ. За ер нь за ингээд өөрийнхөө төрсэн сэтгэлээр дараалуулсан. За энийг та нар яагаад ийм дараалалд орохоор ингэж юуг нь бодож ингэж дараалал хийсэн? Юу вэ? Яг энэ дараалал харин юуг үндэслээд ийм л юм байжтэй гэж юуны тухайд бодсон? Яг үнэ юу юм бэ? Өдөр болгоны дараалал. Яг нь өдөрт хийдэг үйлдэл өдрийн тухай байсан тийм үү? За тэгвэл танад сургуулийг ажиллая. Тухайн зураг юу ажиллагдаж байна? Бодсон. Дөрвөн миний зураг тийм үү? За энэ дөрвөн өгүүлбэр тэмдэгтээ зохиож чинь. За бичихтэй яаж бичих вэ гэхээр би байсан. За ийм бүтцтэй өгүүлбэрүүд чинь. Зураг болгоно байх юм уу? Тэгэхээр нийтдээ хэдэн өгүүлбэр чих вэ? За тэгвэл чи. Бичсэн үг гэж байна. Үгүй биш үү?
багштай өгүүлбэр уншаад. Би жаргалтай байсан. Сайн байна. Би ууртай байсан. Сайн байна. Би гонёглож байсан. Сайн байна. Би тайхсан. Би хайхсан. Сайн уншаад. Би нэж байсан. Би уурлаж байсан. Би уйлж байсан. Би тайхсан. За сайн байна. За жишээлбэл энэ хоёр хүүхдийн дээр хоёр өөр үг хэрэглээ. Ямар үг хэрэглэв? Би жаргалтай байсан. Нэг би инээж байсан тийм үү? За яг ихний зураг дээр. За энэ дээр энэ үгнүүдийг чи ямар утгатай үг гэдэг лээ? Яг адилхан үгээр биш ойролцоо утгатай үгүүдийг бас хэрэглэж боломж байна тийм үү? За энэ дээр юу гэлээ? Би уйлж байсан гэсэн нэг нөгөө хүн юу гонёглоо байсан. За энэ хоёр үг маань бас ямар үгнүүд ах нь? Ойролцоо үгнүүд ах нэ. За маш сайн байна. За дараагийн давхар. Бүгд анхааралтай. Яа юу гэсэн бэ? Өнөөдөр гэсэн эхлэлтэй хоёр өгүүлбэр бичигдэх хэрэгтэй. Өнөөдөр гээд эхлэх юм тийм ээ? Өнөөдөр. Миний хүний өгүүлбэр уншаад өгöd. Өнөөдөр миний гоё. Сайн байна. За тэр арийн охин. Өнөөдөр налаг сайхан өдөр. Өнөөдөр налаг Сайхан өдөр. За ингээд багшийнхны өгсөн даалгаврууд дээр юуны тухай яригдаад байна? За тийм өгсөн тавсан. За тэгэхээр бид нар юунаас өдрийн тухай явах юм. Нэг өдрийн тухай явах. За тэгвэл одоо багш нь өнөөдрийн хичээлийнхаа сэдвийг танилцуулъя. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол өдрийн тэмдэглэл бичих. За гарчгаад дэвтэртэй бичиж. Багшийнхаа хийсэн даалгавраас өдрийн тэмдэглэл гэж юу болохыг юу гэж ойлгосон бэ? За дараагийн багштай хариулъя. Өдрийн тэмдэглэлээс нэг өдөр авсан байлээ. За сайн нэг өдөр авсан байлээ. За өөр болтой өгтэй. За өнөөдөр өөр юу хийсэн тэр зүйлээ. За өнөөдөр хийсэн зүйлээ бичиж байна. За хэлээ. Өнөөдрийн гарсан хүчтэй зүйлээ. За бай болж байна. Сайн байна. Өдрийн тэмдэглэлтэй өдөр юу хийсэн тухай. За сайн байна. За багш энэний дүгнэлт хэлье. Өдрийн тэмдэглэл гэдэг бол бидний өдөрт болсон зүйл тухайн үед төрсэн мэдрэмжээ бичдэг тийм бичвэр баг тий. Би зөвхөн юу болсон тухайгаа бичгтүүд юу бас өөрийнхөө юу мэдрэмж сэтгэлийг бичдэг баг. Энд дээр бид нэр илэрхийлсэн тийм үү? Баяртай байсан уу? Ажиглалтай байсан уу? Зарим зүйл гонигтай байсан уу гэдгээ яадаг байх нь? Бичдэг байх нэ. За багшны хүүхдийн жишээ богинохоо өдрийн тэмдэглэлийг бичиж өгье. За бүгдөө уншиж шүү. За.
уншив. Би сургуулаа их хэллээ. Монгол хэлний хичээл сонирхолтой байна. Найзуудтайгаа тоглосон. Би маш баяртай байсан. За юу юу хийсэн бэ? Хинтээ уулзсан байна. Уулзсан байна тийм үү? Хөгжилтэй сонирхолтой зүйл байж юу? Аюу сонирхолтой байсан? За ямар сэтгэлтэй байсан? Ямар мэдрэмж төрсөн бэ нөхдөр? За ажлын утсан дээр өгсөн байгаа. Зааврын дагуу юу гурыг хийх юм шүү. Нэгдүгээрт өгүүлбэрийг гүйцээж бичнэ. Нэгдүгээр даалгавар өгүүлбэрийг гүйцээж бичнэ. Хоёрдугаар даалгавар өгөгдсөн өгүүлбэрээс зөв буруугийн тэмдэглэл хийнэ. Ажлын утсан дээр ажиллах юм шүү. Гуравдугаар даалгавар өдрийн тэмдэглэлд аль нь заавал байх ёстой вэ? Сонголт даалгавар байна. За бичрээ. За ажлын цааш төвлөлт ярилцах байлна. Нэгдүгээр тасгал даалгавар дээр хүн болгоны яг нэгдүгээр байх нь юу гэж бодож байна? Өөр вэ нөө? Адилхан бичгээр вэ нөө? Өөр вэ тийм үү? За яагаад өөр байгаа юм гэхээр тухайн хүний өдөр хийж байгаа
өдөр тохиолдсон зүйлүүд нь өөр байдаг учраас өөр байх юм. За 2 дугаар даалгавар дээр багш эхний өгүүлбэрийг уншийе. Зөв, бурууг нь хэлээ явуулъя. За өдрийн тэмдэглэл бий гэсэн хэлбэртэй бичигдэнэ. Зөв, тийм үү? Үлгэр шиг зохиож бичнэ. Оо, тийм мэдрэмжээр бичиж болно. Зөв бай. За сайн байна. За 3 дугаар даалгавар. Өдрийн тэмдэглэлд хамгийн чухал зүйл нь юу вэ? За хоолын дүүр огноо шүлэг зураг гэх. Огноо гэж юу гэдэг лээ? Оо зүйтэй. Тухайн өдрийн тэмдэглэл маань хизээ болсон гэдэг он сар нь энэ бусдаасаа илүү чухал юм байна тийм үү? За одоо хэдүүлээ тэгвэл хамтраад нэг тоглоом тоглоё. За билнэ. За. Бүгд бэлэн байна шүү. Шинэ хичээл юм. Богино өгүүлбэрээр хариулаарай заяа. За өглөө гэсэн үг орсон өгүүлбэр бичиж. За дараа өнөө зэгцтэй яриулээ тийм үү? За бусдын нэвтрэлтэд бичиж байгаа. За энэ өгүүлбэр байна. За сайн гэрийн багш нэг төлөөлөө бичиж заяа. Бусдын нэвтрэлтэд өөр юу бичээрэй. дараагийн үг маань сургууль гэсэн үг орсон өгүүлбэр зохио. Сургууль дээр гоё. Сургууль гэсэн өгүүлбэр орсон. Үг орсон өгүүлбэр зохио. Сургуультай би ярьлаа. За бусдын сургууль гэсэн үг орсон өгүүлбэрийг бичиж байгаарай. За дараагийн үг. Дотроо бодож байгаараа зохиоход бэлэн байж байгаа. Найз гэсэн үг орсон үг. За нэг үг. За эхлэхгүй зүгээр найз гэсэн үг орсон л байна. За нэг үг. Үзтээ. Хамгийн сайн найз бол багш нь биччихээ хэлээ. Ана мөн. За баярлалаа. Хамгийн хөгжилтэй зүйл нэг бичиж. Бүгд бичиж шүү дэвтэртэй. Бүгд Би өөрөө тэр бодлоо. байж болж. За өөрийнхөө мэдрэмжийн тухай. Мэдрэмж гэж юу болохыг хэлсэн тийм ээ бид хамгийн их. За нэг өгүүлбэр зохиороо. Тиймээс за өөрийн хэлмээрээ айн сайтаас нэг өгүүлбэр хэлж байна. За өөрийнхөө мэдрэмжийг нөгөө баяртайгаас юм сэтгэл хөдлөл гэсэн. За нэг өгүүлбэр. Би заримдаа Би заримдаа ууралдаг тийм үү? Сэний бичсэн өгүүлбэрүүдээ уншаад үзье хэлээ. Өглөө би хичээлдээ хаашаа. Миний хамгийн сайн найз бол Анна. Би өнөөдөр хүүхдээ хамтдаа би заримдаа ууралдаг. За энэ дээр багш нь агуулгыг харъя.
Нэр нэг илүү юм уу гэсэн юм байна уу энэ? За энэ өгүүлбэрийг хасчмаар ч юм уу, энэ үг нь илүү ч юм уу гэсэн юм ажил хийж байна. Сайн байна. За тэгэхээр өнөөдөр заримдаа өөр наахээр өглөө би хичээлд явсан сургуультаа би явлаа гэж харж байгаа ойролцсон. яг үнэ ойролцоогоос. За тэгвэл бид нэр аливаа зүйлийг бичихлээ. Нэг юмыг давтсан юм шиг болж энэ хоёр өгүүлбэр дээр тийм үү? За нэг үгийг олон давтах, ижил утгатай өгүүлбэрийг амт бичихийг бас өдрийн тэмдэг бичихтэй анхаарах юм байна. Нэг юм татаад болохгүй нэ гэсэн үг тийм үү? За одоо өнөөдрийн хичээлд өгнө багшнаас өдрийн тэмдэглэлийг хэн бичдэг вэ? Хэнд зориулждаг вэ? Өөртөө зориулждаг ба. За тэгвэл багш нь эндээс нэг хүн Орсын нэр зохиол Толстой гэж хүн өдрийн тэмдэглэлийг юу гэж үздэг юм бэ гэдгийг бичсэн. Нэг жижигхэн өдрийн тэмдэглэлийг уншиж байна. Энэ тэмдэглэлийг би хэн нэгэн зориулж бичээгүй. Тийм учраас хэн нэгэн хүн унших нь миний нэгэн эрхэм мэдрэмжийг унтраах болно. Энэ мэдрэмж бол амьдрал минь тус тийм болдог үнэт мэдрэмж байгаамаа. За тэгэхээр өдрийн тэмдэглэлийг хүн хэн зориулдаг ах нь? Өөрөө зориулдаг ах нэ. За тухайн өдрийн тэмдэглэлийг хүн өөрөө хүсэхгүй бол хүний өдрийн тэмдэглэлийг хүн унших эрхгүй. Тэр хүн хэрвээ чамд уншуулахыг зөвшөөрчөөл чи уншиж болох нь уншуулаа юу? За энэ нэг шүлгийг уншаад үзье гэдэг. Хүний өмнө хүрээ хэрэг та үзхийг хүсвэл хэм болов биднээс асууваарай. За энэ өдрийн тэмдэглэлч биш ухаан хог хүний зүйл дурмитэн хурж болохоорой гэсэн санаа. За тэгэхээр өдрийн тэмдэглэл бол тухайн хүн өөртөө зориулж бичдэг зүйл байна. За тэгээ багш нь өнөөдрийн гэрийн даалгавартаа миний аз жаргалтай өдөр гэсэн өдрийн тэмдэглэл бичихийг даалгаварлаа заяа. За өнөөдрийн хичээл амжилттай болсон хүмүүстээ баярлалаа.